Далдуурхаа ашиглалтанд орохоор мэдээч хэрэг борлуулалтын орлого нь бол нэмэгдэнэ. Ойролцоогоор 4 тэрбум орчим доллар төгрөх баг. Гэхдээ Монголд ордог орлого нэмэгдэхгүй. Яагаад нэмэгдэхгүй юм бэ гэж? Борлуулалтын орлого нь өсөж шүү дээ. Борлуулалтын орлого нь өсөхөр бол манай дотоодын нийт бүтээгдэхүүн өссөн мэт харагдана. Манай экспортын орлого өссөн мэт харагдана. Гэхдээ Монголд орж ирж байгаа мөнгө нэмэгдэхгүй. Энэ мөнгө Монголоор дамжихгүй хэвээрээ. Дубагаар л ерөөс ийм зүйлийг хийчихсэн. Өөрөөр хэлбэл тодруулж хэлбэл тэр Дубайн гэрээгээр хийсэн 15 банкнд 4 тэрбум гаруй доллараар төлсөн хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл энэ хөрөнгө оруулагч гэдэг нөхдүүд маань биднэрт хөрөнгө оруулсан биш, бидэнд зээл өгч гисэн байхгүй юу? Тэр Дубайн 15 банк дээр нь одоо хувь нийлүүлэгчдийн зээлийн нэмбэл 12 тэрбум гаруй долларыг биднэрт өгч гисэн юм. Тэгээ өнөөдөр Монгол улс дэлхийд хамгийн өндөр өртөө орн гэдэг нь чинь тал нь оюу толгой байхгүй. Тэгэхээр бид нар оюу толгойн зээлэл төлнө. 37 хүртээр алдагталтай ажил. Ганцхан татвар авна. Ашигт мултиплны нөөц ашигласны 5% л авна. Энэ нь тэр 4 тэрбум доллар орчмоос 200 сая доллар болно шүү дээ. Одоо бид нар 200 сая орчим доллар л авж байгаа. Тэр нь амнатаас гадна энэ бүтээн байгуулалтын татваруудыг авж байгаа байхгүй. Нөөт, гайл гэдэг. Одоо бүтээн байгуулалт дуусчихсан. Тийм учраас тэр нөгөө нөөт гайлын татварууд ч юм байхгүй бол. Зөвхөн амнат төл. Тэгээ амнат төлөхөр яах вэ? Бид нэр 5% татвар л авна. 200 сая доллар яг хэвээрээ. Хэдийгээр борлуулалтын орлого нь 4 тэрбум доллар хүрч 2-3 дахин өссөн ч гэлээ. Манад өгөх өгөөж нэмэгдэхгүй. Харин гадныханд тэр харийнхан тэр хөрөнгө оруулагчдад тэр зээлдэгч нарт очих мөнгө нь бол нэмэгдэнэ. Ийм л зүйл болно.